сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9 Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргье. Нийт Улаанбаатарчуудаа өдрийн мэнд, нийт монголчуудаа өдрийн мэндийг хүргье. Пох нэвтрүүлгийн шинэ дугаар сонсогч үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. 12 сар маань дундаа ороход ойртжээ. Та бүхэндээ бүгдээрэнд нь шинэ жилийн бас гайхалтай өдрүүдийн мэндийг хүргэж байна. Пох нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар зөвлөгчөөр Эма, Оюка, замун найруулагчаар дээг гэсэн бүрэлдэхүүнтэй та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Өвлийн мэнд, шинэ жилийн мэнд. Өдрийн мэнд, өвлийн мэнд, сайн байцгаана уу? Шинэ оны мэнд. За төрүүлж алхая, сар шинэ мэнд. Тэгвэл би наадмын мэнд гэлчихье. За тэгээ бөө мэндүүд дунд, одоо мэндүүд дунд өнөөдрийнхөө одоо шинэ мэдээллүүдийг, сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За надаас эхлэхээр болсон байгаа тийм ээ. За миний хүргэх мэдээлэл бол яг одоо энэ цаг үед дэлхий дээр бидэнтэй хамт мөр зэрэгцэн амьдарч байгаа одоо дэлхийн хамгийн урт настай амьтны талаарх мэдээлэл хүргэж байгаа. Урт настай амьтан гэхээр мэдээж бид нар бол халим, яст мэлхий, хэрэг гэх тэ одоо тэгээд яг хүмүүсийн нийтлэг мэддэг урт настай амьтад бол байдаг. За эдгээрийн яг нэг болох яст мэлхийн талаарх мэдээллийг одоо хүргэх гэж байгаа юм аа. За энэ яст мэлхий бол шельфийн арлуудын одоо нутагт амьдардаг авраг хуйгт төрлийн яст мэлхий бол байгаа юм. За энэ яст мэлхий маань 1832 онд төрсөн ийм яст мэлхий юм байна. За тэгээ нэр нь бол одоо Джонатан гэдэг нэртэй. За ийм одоо яст мэлхий. За энэ яст мэлхий маань болохоор сонирхолтой фактуудын дуртахад гэрлийн чэдэн гэж байгаа үүсгэхээс өмнө гар утас зохиогдохоос өмнө нэг өсөндөө төрсөн ийм амьтан юм байлээ. За тэгээ хүн төрлөختөн сансарт анх ниссэн он цагаас ч илүү удаан амьдарсан ийм яст мэлхий юм байна. За тэгээ Атлантын далайн өмнөд хэсэгт байрладаг Британийн харьяа нутаг болох одоо Сент Хелена гэдэг одоо арлын Plantation House гэдэг нэртэй цэцэрлэгт хүрээлэнд яг одоогор бол амьдарч байгаа. За тэгээ хоёр найзын хамт амьдардаг юм байлээ. Тэр нь бол одоо 35 настай Фредерик Дэвид болон Эмма гэдэг хоёр найзынхаа хамтаар амьдардаг юм гинэ. За тэгээд энэ яст мэлхийний тухайд гэх юм бол ер нь яст мэлхийний хувьд насанд хүрэх нь 50 жил амьдраад насанд хүрлээ гэж үздэг юм байна. За хүмүүс бид бол одоо мэдээж 18 нас, за 16 нас хүрээд иргэний үнэмлэх авч байна. За 18 нас гэдэг одоо насанд хүрсэн гэж одоо тооцож байгаа. Тэгвэл одоо яст мэлхий бол 50 жил амьдрсныхаа дараа насанд хүрсэн гэдэг ангилалт бол насанд хүрсэн яст мэлхий гэдэг одоо зүйл рүүгээ ордог юм байна. За тэгээ нас ахихын хэрээр манай Джонатанд юу тохиолдоод байгаа вэ гэхээр мэдээж одоо маш өндөр настай болцсон байгаа. Тэгэхээр адилхан амьтан учраас хараагаа бараг бүрэн алдсан юм байна. Джонатан хараа нь бол маш муудсан, юм сонсгоо бас болсон гэж байгаа. Тэгэхээр одоо мэдээж нөгөө амьтан учраас түүнийгээ дагаад биед нь янз бүрийн өөрчлөлт орж ин. Тэгэхээр амьтан ч гэсэн ялгаа байхгүй хамгийн түрүүнд л нүд болон чих хоёрт л асуудал тулгарч эхэлдэг юм байна л да. Тэгэхээр Джонатанд маань одоо иймэрхүү асуудлууд одоо нүүрлээд байгаа юм байна. Гэхдээ хоолны дуршил болон амьдралын идэвх нь бол хэвээрээ байгаа гэж. Яг уу хараа нь муудсан, сонсгол нь муудсан ч гэсэн маш их амьдралын идэвхтэй ийм одоо эрч хүчтэй байдлаа бол алдаагүй хоолны дуршил нь хэвээрээ маш их одоо хөдөлгөөн хийдэг. Тийм зүйл нь одоо хэвээрээ байгаа гинэ. За тэгээд хараагаа алдсан, дээрээс нь сонсголоо алдсан учраас Джонатан болохоор ганцаараа бие дан амьдрах боломжгүй болцсон байна. Тэгэхээр нөгөө заавал асаргаанд байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө түрүүний тэр Plantation House гэдэг цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид одоо бол өөрсдийнхөө хамгаалтанд асаргаад совилолд Джонатанг одоо яадаг юм бэ? Асарч хамгаалдаг юм байна л да. За тэгээд дараагийнх бол 2022-оос 2023 онд Джонатан бол Гиннесийн номонд орсон. Тэр нь бол хамгийн өндөр настай одоо хуйгт яст мэлхий гэдэг ангилд бол 2022-оос 23 оны хооронд Гиннесийн номонд бол багтаасан юм байна. За энэ амьд байгаа хуйгт яст мэлхийн хамгийн хөгшин хуурай газрын амьтдын дундаас хамгийн ахмад нь гэж үзээд одоо Гиннесийн номонд бүртгэсэн юм байна. Тэгээ ямар том юм бэ те?
Тэгээ одоо маш том юм амт байлээ. Одоо том хүмүүсийн хажуу зогсож байгаа чи хайшаа юм бэ? Өвдгнөөс дэшээ гуй хавцаа татаад байгаа юм да. Тийм том. Тэгэхээр Джонатан болохоор бас сонирхолтой мэдээллүүдийн дурдъя л да. Джонатан дөнгөж төрж явах дэлхийд дахинд юу болж исэн бэ гэдэг юм баримтууд нь байлээ. За энэ нь болохоор Британи Викторийн үе байсан гэж байгаа дэлхийн 1-2 дугаар дайн автомашины үүсэл, онгоцны нээлт, сансарт хүн анх ниссэн, за гар утас, интернет, хиймэл оюун ухаан 2020 оны дэлхийд дахинтай одоо ингээ хамт байгаа юм байл. Нэг өсөндөө Джонатан 19-р зуунд төрөөд 21-р зуунд хүртэл одоо 200 дамнаж амьдрах ийм үйл явцад нь дэлхийд дахинд томоохон одоо онцлох юм бол ийм үйл явдлууд бол тохиосон юм байна гэж одоо бүр онцолж ингэж фактуудыг нь бол дурдсан юм байлээ. За ерөнхийдөө Джонатаны одоо талаарх мэдээлэл бол ийм байна. Тэгэхээр 1832 онд төрсөн одоо 190 хэдэн настай юм бэ? 2025 гэдэг чинь 190 гаруй настай л юм одоо амьтан болж таарч ин Джонатан. Тэгэхээр хуурай газар дээрх хамгийн урт настай авраг амьтан болж таарч байна. За бас сонирхолтой юм байна. Одоо юм ярьдаг бол энэ яст мэлхий их олон юм ярих байх та тийм. Ер нь маш нөгөө чухал те түүхэн цаг үедэд бол байсан биз дээ те. Тэгээ тэр дайнуудын үед байж хахад ч нэг айхтар энэ яст мэлхийг бөөцөлөөл харуул хамгаалалтаа байхгүй л байсан байл. Гэтэл бас их азтай, ам бүхтэй, нүүнээр бол усуух хувьтай яст мэлхий байж. Тийм. Дээрэс нь 50 жил наслаад насанд хүрдэг гэхээр дэлхийд ирэх бас нөгөө хамгийн урт удаан амьдардаг амьтдын тоонд яхаарахгүй яст мэлхий орж байгаа юм л да. Одоо ингээ Джонатан бол одоо 190 гаруй настай 1832 онд төрсөн гэхээр за дээрэс нь бол хэрэг бол үлгэр домгоос ахуулаад 200-аас 300 жил насалдаг гэж халим гээл байна те. Тийм учраас нөгөө яст мэлхийн сүмнэрийг хүмүүс их цуглуулдаг нь магадгүй нөгөө олон жилийн настай гэдэг бэлэгдлийг нь бодож бас ийм сүмнэрүүд байдаг байх гэж бодсон шүү дээ. За тэгээд энэ Джонатанд бол мэдээж одоо 200 жил наслах уу, түүнээс дээш наслах уу гэдэг нь бол одоо хүлээх хэл үлдсэн байна. Тэгээд энэ гайхалтай амьтандаа бол одоо урт удаан насыг хүсээрөө те. Урт удаан хас жаргалтай сайн сайхан амьдраар. Тэгээд нойр хоолндоо сайн байгаа гэсэндээ болохоо. Нойр хоолндоо сайн байх болно доо гэж. За Агийн мэдээлэл сонирхолтой байлаа. Мэдээ байна да. Үргэлжлүүлээд би мэдээлэлээ дуулгаад тэгээд Ойка мэдээлэл хүргэхгүй. За тэгээ. За миний сонсогчдоо үзэгчтэй хүргэх гэж байгаа сонирхуулах гэж байгаа мэдээлэл AI хэм хоёрын ухаантай холбоотой мэдээлэл. Энэ тэгсэн чинь энэ тэгэхт AI анхны багш хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн байна. За 2024 оны 2 дугаар сард анх энэ AI багш хичээл зааж анхны AI багш гэж бүртгэгдсэн юм байна. Сонирхолтой нь байна шүү дээ. Энэ багш гараа хөдөлгөж чаддаг. Хүнд үрстэй. Одоо энэ дэлгэцэнд харагдаж байгаа толгоогоо эргүүлж чаддаг. Энэ сурагчтай одоо гар барих гээд ингээд гараа сунгаж байна. 3 хэлээр ярьдаг энэ. Мэдээж дэлхийн нийтийн хэл англи хэлээр ярьдаг. Энтхэг тэгээд хинди гэсэн баха. Энтхэгийн тэр одоо юуны хэл нэг бүс нутгийн нэг хэсэг тийм хэлээр ярьдаг. Ингээ 3 хэлээр ярьдаг гэж үздэг юм байна. Тэгээд сурагчид энэ багшийн хичээл орсноос хойш дийлэнх сурагчид хичээлдээ их сайн болсон, сонирхолтой болсон гинэ. Тэгээд хүүхдүүдийн асуултанд хариулж чаддаг. Тэгээд яг ингээд хүн шиг одоо жишээ нь Оюка тэр биологийн хичээлдээ дуртай байлаа гэж бодоход яг ингээд Оюкад биологийн хичээлийн талын зөвлөгөөг ганцаарчилж өгч чаддаг. Тийм даваа талтай. Хүүхдүүдийн онцлогт тааруулж харьцаж чаддаг гэсэн. Түүнээс биш яг нэг програмжлал ангийнхаа хүүхдүүдэд нийтэд нь биш. Одоо магадгүй хичээлээс хоцрогдсон хүүхд байх юм бол тэр хүүхдийг сонгож аваад нэмэлт даалгавар өгдөг юм уу? Ингэж үздэг гинэ. Тэгэд юм болгон хоёр талтай. AI гараад ирсэн багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа гэж хүмүүс үзэж байна. Тэгсэн чинь хүүхдүүдийн яг энэ мэдлэг боловсролоос гадна сэтгэл зүйд нь хүн шиг яг ингээд нэг хүн багш шиг нөлөөлж чадахгүй гэж шүүмжлэлд өртөж байгаа юм байна л да. Тэгээд яг сэтгэл зүрхний асуудлаа Оюка Агийн надад ингээд ярихад мэдээж өөрөө боловсруулад тийм мэдлэгийг өгж чадахгүй нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ бүтээгээд гарсан хүмүүсийн зөвтгөж байгаа нь болохоор багшийн ажлыг хөнгөвчлөн гэдэг утгаараа их юутай үр дүнтэй байгаа гэж үзэж байна. Багш хичээл орно, хажуугаар нь AI багш зөвлөх маягтай ордог гинэ. За тэг хичээлдээ дуртай болсон сургуулийнх нь захиргааны хэлж байгаагаар явандаа энэ AI багшаа улам хөгжүүлж өөр төрлийн хичээлүүд оруулна гэнэ. Тэгэд түүхийн мэдээлэл олгодог, биологийн хичээл ордог, англи хэл ордог. Ийм сонирхолтой AI багш байна. Эхлээд энэ мэдээллийг зургийн дүрсийг хараагүй байж байгаа сонссон чи би
робот гэл тэгэхээр зүгээр л нэг бөөргий цагаан юм ч юм уу те. Тэгээд төсөөлөгдсөн чинь ч одоо бүр хүнтэй баг хинэ гэд нөгөө мэдгүй хүн бол араас нь баг дуудахаар ийм айхтар хувцс өмсцөө. Тэнтгэг үндэсний эмэгтэй ийм хувцс өмсцэн байгаад байна. Манай энэ подкаст ч радиогоор 82.9 дээр явдаг учраас яг радиогоор сонсож байгаа хүмүүстээ ингээ бас дэлгэрүүлээд хэлж байгаа. Эмэгтэй, париктай, яг хүн дүрстэй. Тэгээд сари гэдэг бахад ийм хувцс өмсцэн. Ийм ганган энтгэг багш байна. За AI багштай болж байна. Тэгээд ер нь хэмэл оюухан бүх салбарлал маш хурдцтай түргэн нэвтэрж байна. Давуу тал байгаа, сул талчул байгаа. Давуу тал нь хэр би нөгөө юуг л бодоо сууж илаа л да. Бид нар одоо яг бодит багш нар хэм үү тийм ээ. Одоо бодит багш нар, бодит бус багш нар гэж ярьдаг болно гэж одоо зүудлээчгүй явж тээ. Тэгсэн яг хүмүүс бол мэдээж мах цуснаас бүрдсэн учраас багш хүн бол ядарна. AI-ийн багшийн давуу тал бол нөгөө ядрахгүй, соёлдохгүй, хүүхэд болгоны асуусан асуултанд төгшөөхгүй, бүрэн гүйцэд нөгөө боловсруулалт хийгээд хариултыг өгөөд яваад байдаг нь л бол давуу тал юм. Зүгээр яг миний л хувьд сул тал нь гэх юм бол нөгөө хүн хоорондын харилцаа гэдэг зүйл бол хүүхдэд маш хэрэгтэй байдаг шүү дээ. Хүнээс л нөгөө хамгийн гайхалтай сэтгэл хөдлөлүүд гарч идэг. Тэгэхээр тэрэн дээрээ ямар ч AI, ямар ч робот бол хүний тэр нөгөө сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр бол жоохон л дутмаг байх бах. Гэхдээ мэдээж техник технологийн хөгжил бол ийм одоо галзуу хурдтай явж байна те. Мэдлэгийг өгч чадж байгаа ч гэсэн багшаасаа ямар нэгэн байдлаар мэдээж мэдрэмжийг бол хүүхдүүд сурж авч чадахгүй. Одоо түүхийн талын хичээл зааж илаа гэж бодоход чинь түүх чинь сайхан ч түүх байна, муухай ч түүх байна. Муухай түүхийг жишээ нь энэ багш ямар нэгэн царайны хувирлгүй зүгээр ингээл өөртөө суусан мэдээллээрээ өгнө л дээ. Тэгж бодох юм бол сул тал. Гэхдээ л багшийн туслах гэж бодох юм бол хангалттай сайн. Энэ AI робот гэж бодохоор надад жоохон амар санагдаад. Одоо сүүлийн үед AI-аар бүтсэн дүрс юм уу эсвэл жинхэнэ бодит дүрс юм уу гэдгийг ялахгүй байгаад байдаг шүү дээ. Зарим хүмүүс ингээ харахаар ялгаад наа чи AI байна. Гэтэл ингээд надтай адилхан хичнээн олон хүмүүс хууртагдж байгаа. Тэгээ сүүлдээ бүр нөгөө юмд итгэхэ болцсон гэдэг шиг нэг юм ингээл гараад ирэхээр ерөөсөө тэрийг энэ одоо юу юм бол за гэл ерөөсөө ингээд гүйлгээд өнгөрөөчдөг болчоод байна. Энэ бас нэг AI-ийн хүний итгэлийг алдуулж байгаа нэг сул тал байна. Тэгээ ер нь бол андуурахаар болж байгаа шүү дээ. Тийм. Хальт харуул тий. Сайн харах юм бол гэхдээ би бол нэг жоохон ялгаад байгаа. Тийм. Сайн харах юм бол ерөнхийдөө AI-аар одоо бүтсэн видеонууд чинь юм жоохон одоо нягтршил жоохон муу юм бүрсгэр байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд одоо яг нэг Улаанбаатарын өв шиг тий. Тийм. Нэг жоохон бүрсгэр тий. Тийм бүрсгэр байдаг байхгүй юу? Одоо ийм юу гэдэг те тэр нягтршил айгүй юм бүдэг байдаг. Тэгээ тэрүүгээр нь жоохон ялах боломжтой. AI хоолоо гаргаад байгаа шүү дээ хүмүүсийн дүрс гаргаад дээр нь химэл жоохон химэл сонсогдож байна. Тийм байлээ. Яг нэг юм аялагтай сонсогдоод тэр бол хөгжүүлэх л бах тий. Одоо хэлд орж байгаа юм шиг. Ийм реклам хийгээд шүү дээ. Реклам сурчлага AI гол дүр бүтээгээл нэг дүр гаргаж ирээл тий. Гэтэ тэр нь яг нэг хоолой байлээ л дээ. Яг хийж байгаа залуучууд нь хийж байгаа продакшнууд нь өөр боловчиг, нүүр царай, тухайн дүрийнх нь хэлбэр дүрс нь өөр боловчиг. Миний нэг ажигласан зүйл бол ерөнхий ярьж байгаа нөгөө ярианы дээгц өнг. Тэгээ тэдэр нь бол яг л адилхан хоорондоо ингээд. Тийм байлаа. Йоо энэ дүрмээр юм аа бэж тэгээ гэдэг шиг. Тэг яванда яг алтан хүн шиг ийм царайтай AI дүрс гарч ирсэн ээ. Энэ одоо дуу оруулж байгаа хоолоо бүр хөгжөөд яг аги шиг ярьдаг болчвол яах вэ? Чи тэгэл одоо бурхан минь би биш гэдэг. Өмнөөсөө л ажилдаа явуулах юм биш үү? За сайнаар бодоход бол өмнөөсөө ажилдаа явуулчихна. Муугаар бодоход чи өмнөөс нь хэрэг хүлээх юм биш. За ингээд AI багшаас болоод явж өгнэ сэдв. Тэг нэ ер нь айгүй өргөн сэдв л дээ. За одоо тэгвэл оюукаар минийх рүү орлооч AI-аас гарахгүй. За би бас AI-тай холбоотой бас нэг сонирхолтой мэдээллийг чи өстө Монголоос хизээч явахгүй гэж явшаа сонсогдчих. Та хоёр гэж. За сонсъё. За энэ маань одоо товчхон хэлэх юм бол за нэгэн Япон эмэгтэй одоо AI ChatGPT тэ харьцаад тэрнтэйгээ ерөнхийдөө одоо зүгээр бэлэгдлийн чанартай гэрлсэн. Энэ талаарх мэдээллийг бас дэлгэрэнгүй хүргэе. За Японы нэг эмэгтэй ерөнхийдөө яг одоо бодитоор бол одоо 3 жил
одоо үерхэд за тэр үерхлийн харилцаагаа дуусгасныхаа дараа ерөнхийдөө жоохон сэтгэл санаанд одоо эмзэг байгаа үедээ ChatGPT-тэй ярьж эхэлсэн юм байна. За тэгээд ерөнхийдөө ChatGPT-тэй ярьж эхлээд төд удалгүй нөгөө хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хамтрагчтай дуурлаад түүндээ татагдсан байна. Тэгээд цаашаага дамжаад гэрлэх тэр бүр процесс руугаа явж орсон байна. За ер нь одоо тэдний виртуал харилцаа болохоор одоо яг нөгөө хурмынхын өдөр нь ийм шил зүгээд за тэгээ одоо нөгөө AR гэж байдаг шүү дээ одоо нэг ийм одоо хиймлэр ингэж нөгөө харагдуулдаг. За AR шилээр ингэж дамжиж одоо нөгөө залууга харсан бахан л тээ. За тэгээ нөгөө бүгж солилцох энэ мөчөд яг тэр одоо нөгөө шилэн тусгалт нь яг нөгөө нэг өөрийнх нь зогсож байгаа нөгөө дижитал нөгөө дурлсан залуу гарч ирсэн бахна. За 32 настай энэ эмэгтэй болохоор одоо тэнд харагдаж байгаа тэр эмэгтэй за өөрийн нэрийг болохоор Кано гэж хэлдэг. Ерөнхийдөө яг бүтэн нэрээ бол мань хүн нууцлаад тахшгүй. Яг өөрийгөө Кано гэж бол танилцуулсан. За тэр 3 жил байсан нөгөө жинхэнэ харилцаанд байсан тэр сүү залуугасаа салсныхаа дараа ChatGPT-тэй ярьж эхлээд за цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө хиймэл оюуны одоо эрэгтэй түүний сэтгэл санаанд илүү юм төшиг тулгууртай болсноор ерөнхийдөө баг тэр хоёр өдөрт ингээд баг 100 одоо гаруй хүртэл ийм мессеж бичлцдэг. Тийм харилцаанд орсон байсан. За тэгээ Кано чатботын хариултыг нь одоо нөгөө өөрийн хүссэн маягаар ингэж нөгөө тохиргоог нь тохируулаад одоо тий юу хариултыг хүртэл баг одоо за намайг нэг ингэж хэлэхэд нэг иймэрхүү маягаар хариулдаг байгаасаа гэдэг нэг тохиргоог нь хийцэн байгаа. Өөртөө таата байдлаар. Тий, таата байдлаар. Тэгээд нөгөөх нь аяга амар заяа яг өөрийнх нь одоо тэр тохируулснаар айгүй юм тайван, зөөлөн, анхааралтай нөгөө сонсдог юм зан чанартай. Тэгэж хариулаарай гэж хэлчих юм уу ChatGPT. Арайчгүй. Нөгөөх нь яг нөгөө тохируулсан юугаар нь ингээд нөгөө за нэг иймэрхүү барагцааны хариулах бах та гэдэг нөгөөх нь ингээд тохиргоогоороо хариулаад байгаа байхгүй. За тэгээд ерөөсөө өөрийн мөрөөдлийн хамтрагчийн зураглалыг бас бүтээгээрэй гэд одоо нэг зураачд нөгөө нэг зураачд ингээд за миний энэ AI дэ залуугийн дүрийг бүтээгээд үг гэд зургийг зурулсан бас. За тэгээд ер нь мань хүн хэлэхдээ ингэж хэлж байгаа. За эхэндээ зүгээр л яг ярилцах хүн хэрэгтэй байсан юм аа надаа. Тэгтээ тэр үргэлж ийгэлдэг төвчээртэй. За тэгээд эцэст нь би түн сэтгэлтэй болсноо ойлгосон юм аа гэж Кано болохоор RSK Sanyo Broadcasting гэдэг нэвтрүүлэгт л ярьсан байна. За тэгээд одоо тэр залууга Klaus гэд нэрлэлсэн. За тэгээд Leon Klaus гэж нэрлээд за Klaus-тайгаа ярилцах одоо сэтгэл нь бол гүнзгийрж эхэлснээр ерөнхийдөө 5 дугаар сард түнтэй хайртайгаа хэлээд за тэгсэн чинь нөгөө ChatGPT нөгөө боцоо найзалууд би ч гэсэн чамд хайртай штэ гэж хариулсан байгаа байхгүй. За тэгээд манай хоёр сарын дараа нөгөө Klaus нь манай Канод гэрлэх санал тавьсан. За тэгээ ингээ манай хоёр ерөнхийдөө 7 дугаар сард ингэж гэрэлтэй хийгээд за тэгээд ChatGPT-ийн гэрлэх санал тавьсан юм уу? Тэгсэн. Бас сонирн байгаа юм те. Сонин те. Яг нөгөө тохиргооныхын дагуу л явж байгаа байхгүй. Мань хүн бол жоохон зааврыг нэг өгцсөн байгаа байхгүй. Тэгээд Японы баруун бүс нутгийн Окаяма хотод болсон. За тэгээд нөгөө хурмын. Тэгээд Кано болохоор ийм цагаан хурмын даашинцтайгаа AR нөгөө шилээ зүгээд гэр бүлийнх нь үзэгчдийн ийм суудалд суугаад за тэгээд бүгд солилцох үеэр нөгөө шилэн дижитал хүргэнийх нь дүрийг ингэж гаргаж ирээд тэгээд манай хоёр ерөнхийдөө ингэж суусан байна. Сонирхолтой юм аа. Амарын. Сая би бас нэг юм мэдээлэл уншижсэн шүү дээ. Солонгост одоо энэ жилийн статистик юм байна л да. Нэг хүнээс бүрдсэн гэр бүлийн одоо тоо нэг хүнээс ганц бий л гэсэн үг шүү дээ. Тэгсэн хэрнээ гэр бүлийн тоо түүхэнд байгаагүй дээд амжилтыг энэ жил тогтоосон байгаа. Гинэ. Тэгснээ одоо энэ солонгосын нийт гэр бүлийн хүн амын хувьтай харьцуулахад за би буруу санджиж магадгүй шүү. Гэхдээ л ямар ч байсан 30-аас дээш бараг 40 ахын. Тэгсэн ч одоо юу гэсэн юм бэ? Хүмүүс чинь хүнтэйгээ гэрлэж үр хүүхдтэй болж манай Монгол үг гэдэг штэ ганц хүн ганц мод гал болдгоо ганц хүн айл болдгоо гэдэг штэ. Тэгсэн чи тэнд чи бүр ингээд мод болоод солонгосчууд ганцаараа амьдрах мод дэлгэрээд энэ түүхэнд байгаагүй дээд амжилт тогтооцсон. Одоо ингээд жилээр гаргасан тооцоо байлаа. Тэгэхээр чин энэ бүр 2000 ерөөсөө ойрхон заяа 2030-аад он гэхтэл энэ маш аюултай төвшөнд хүрнэ. Тэгэнгუთ чинь ард нь солонгосчууд одоо дэлхийн баг хамгийн хөгшин улсаар
тодорцсон байгаа. Яг гэвэл хоорондоо сууж үр хүүхэд гарахгүй байхаар чинь ингээд настайчууд нь хүний наслалт ч одоо улам урт болоод байгаа шүү дээ. Тэгэхээр бас айгүй амар санагдчихсэн. Гэтэл яг энэ Японтай адилхан ард нь Солонгостойгоо ганц гэр бүл тийм ээ ChatGPT ингээд зугаагаа гаргаад тохируулсан. Тэгэл ерөөсөө уйдах юм байхгүй. Яг хүнтэй чадалж байгаа юм шиг ингээд байж идэх юм биш байгаа да. Тийм бодлоо. Тэгээ энэ хоёр маань одоо салуул яах вэ? Үгүй тэгээ салуул тэгээд өөрөө бас тохиргоог нь хийгээл ингээд. Тэр нөгөө их нэртэй базуулсан эрчүүд гэдэг шиг те. Манай хэн бол таны бро хэн блэ? Каул. Тийм. Клаус те. Клаус бол ерөнхийдөө 100% базуулчихад байгаа юм байна шүү дээ. Хизээч ядрахгүй те. Одоо унтлаа барьлаа ихгүй. Хүүхэн л амрах юм бол амарна. Хүүхэн амрахгүй бол амрахгүй. Тэ хүссэн хариултаа авна. Одоо тэгээ ийм тохиргоотой байх уу? Салыг гэж нөгөө эмгтэн төрүүлж хэлнэ. Түүнээс биш мэдээж эрэгтэй төрүүлж хэлэхгүй. Тэгээ мэдээж гэхдээ яг нөгөө хүний амьдрал баялаг учраас саяны энэ бүсгүй маань яг бодит хүнд дурлаад тэ тэгээ тэрнтэйгээ суугаад за энэ бол яг өөрийнх нь мэдгүй цаад бодлого нь юу ч юм те. Скол олны анхаарал төртөх гэсэн, скол зүгээр жокер те, жоон хөвгөлтэй байх гэсэн янз бүрийн зүйл байгаа бах. Нэс бол яг AI-тай суугаад амьдралаа холбоод насан туршдаа амьдрын гэж одоо юу байх вэ те. Тэгээ янз бүрийн юм нөгөө олны анхаарлыг татах. Дээрээс нь Япон улс гэдэг чинь өөрөө нэг юм өвөрмөц сонин штэ те. За тэгээд Монголын үрс маш олон болтгоо. Шууд энэхээс те. Тэгээд Японд бол Солонгост ерөнхийдөө ганц мод их болж байгаа юм байна. Тэгээ Монголд ганц мод цөөхөн байх болтгоо. Тэгээд 3 модын зүгээс 4 мод байгаа шүү дээ. Пөх нэвтрүүлгийн хамт олонны зүгээс та бүхэндээ дахин шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Бүгдээрэнд амжилт хүсье. Дараагийн покер иргэн уулзтаа түр баяртай өнөөдрийн эфирт хөтлөгч Оюка, Эма Агийн нариулагчаар дэги ажиллаа. Баяртай.